Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол улсад анх удаа парламентэд ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох улсын баг хурал байгуулагдаж 1990 оны 9-р сарын 13-ны өдөр анх дугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй юм а. Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан ард түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ажиллаж байсан үе үеийн парламентын гишүүд болон Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэдчилгээг дэвшүүлье. 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-с 92 онд улсын баг хурал, 1992 оноос эдүгээ хүртэл улсын хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ. Монгол улс парламентын засаглалыг сонгож олон намын төлөөлөөс бүрдсэн хууль тогтоох байгууллагын үндэс суурь тавигдсанаар ардчил шударга ёсыг бэхжүүлэн иргэний эрх чөлөөг дээдлэн ил тод нээлттэй байдлыг ханган ажиллах түүхэн нөхцөл бүрдсэн юм а. Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан үе үеийн улсын их хурал эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицлон хөгжүүлэх, үндсэн хуулийн эрхэм зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, парламентын залгамж чанарыг хадгалан ард иргэдийнхэн ажимдэрлийг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргтгэхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн. 2016 онд явагдсан улсын их хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ улсын их хурал улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг, санхүүгийн хямралт байдлыг богино хугацаанд хохирол багтаагаар даван туулах, цаашдын хөгжлийн зорилтуудыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Түүхэн өнөдрийг дашралтуулан Монгол улсын хаан гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. Монгол хүн бүрийг төрийн минь сүлд ивэх болтугай.